Хамтрагч Лодой Дамбсан. За сайн байна уу? Ном мом подкастын анхны номын зохиолчтой уулзах дугаар маань эхэлж байна. Тэгээд ховдоо сар ордог номын зохиолч Батнаар. За тэнийг манай подкастын явдлыг аваад анхны номын зохиолч хүнээр ирсэн баяртай. Тэгээд энэ номыг уншиж байхад надад маш их урам зориг өгсөн. Тэгээд хүн яаж сурч болдгийг, яаж сурахын төлөө тэмдэглэхийн гэдэг итгэл урам зориг хайсан байсан. Баярлалаа. Намайг өрсөн баярлалаа. За баярлалаа. Тэгээд танаас эхний асуулт нь болохоор энэ номыг яагаад бичих болсон бэ? Яг энэ ном дээр бол хариулт нь байгаа л да. Тэгэхээр яг уншиж үзээгүй хүмүүс баярлалаа. Ер нь би ч нэг подкаст хийдэг. Одоо гадаад байхдаа л юм л та. 2016-нд би Сиднейд ажилладаг байлаа. Австрали Сиднейд. Тэгээд тэр үед яг тэр үед гэлтгүй л дээ ер нь дандаа байнга ном уншиж байдаг. Өөрөө сонирхсан сэдвээр дэлхийн шилдэг ном хаана гарч ийнтэй. Ингээд сүүлийн намын шилдэг ном юу байж уншдаг байсан. Тэгээд дээгдэх шиг хоёр найзтайгаа нийлээд дандаа гадаад амьдардаг гурван залуутай. Хоёр нь Японд, нэг нь Австралид. Тэгээд гурдаа уулаа. Уншиж байгаа ном Монгол дээр залуучуудад ярьж өгье. Тэгэл анлог подкаст гэж үүсч би болж гараад. Одоо нэг иргэн чинь 7 жил гараад болчих 150-60 ном уншсан байна. Тэгэл дандаа монгол залуучууд ярьж өгдөг. Тэгж яхад дандаа бид нэр гадаад ном сонгодог гэсэн л та. Гадаад амьтад. Буюу одоо бодит амьдрал дээр үндэслэн шинжлэх ухаан дээр үндэслэн ном гэсэн. Тэгж яхад тэр 150 ном уншиж байгаа 6 жил 7 жилийн хугацаанд надад нэг ажиглагдсан зүйл гэх юм уу. Дандаа гадаад ном уншиж гадаадын жишээлбэл гоё амьдрал унших туфтаа. Жишээлбэл Элон Маск ч гэх юм уу. Эсвэл одоо Барак Обама, Мишель Обама гэх юм алдартай хүмүүс шүү дээ. Тэгээд ямар нэгэн хэмжээгээр одоо олон сарын амьдралын нөлөөлж байгаа эрг өөрчлөлтийг үзэж байгаа бодит түүхэд тэрийг би аяг унших туфтаа. Тэгээд Монгол залуучууд гэсэн яг тэр бодит түүхийг их сонсох туфтаа. Тэгээд тэрнээс ингээд бодол үүсэж байгаа юм л та. Ер нь яагаад Монгол хүний түүх байдаг юм бол намтар дотроос тэгээд байдаг намтрууд дандаа л нэг хөгшмөс орчин ч юм те. Одоо баахан одоо 30-40 жилийн хугацаанд хийсэн ярилцлагыг нэгтгэж ном болгосон байх жишээний номнууд байт юм байл л дээ. Тэгэхээр яагаад гэвэл одоо Монгол залуу түүх байж болохгүй гэж тийм. Тэгээд тэр Монгол төрснөөс хойш маш олон лекц уншдаг боллоо залуучуудад 7 хоног болгон л одоо сарагдах түүхийг ярьждаг. Англи хэл хэрхэн сурч мэддэг. Гадаадд хэрхэн гэсэн болоо өглөө өгч болтгийн хэмт янз бүрийн одоо сэдвэр лекц уншдаг болсон л да. Тэгээд баг 5-6 жил лекц уншсны дараа ер нь энийг бүгднийг нэгтгэхэд энийг ном болгох хэрэгтэй байна. Тэгээд ч ингээд бид нэр подкастер 150 ном уншиж байгаа гэсэн Монгол хүний түүх байдаггүй. Тэгэхээр тийм учраас ерөөсөө хин нэгэн бичих хэрэгтэй болдог бол эхлээд нэг бичээд үзье гэдэг одоо санаа төрсөн юм л та. Тэгэхээр энэ нь өөрөө ер нь бол залуучуудын одоо өөрсдөө хүсэл одоо хүслээс нь одоо тэдний одоо шаардлагаас гарч ирсэн гэсэн үг ер нь. Та ингээл номоо бичиж байгаа үед ингээл өнгөрсөн амьдралаа санаал тэ хүнд хэцүү байсан, ядаж чадaltaй байсан мөрчүүд ингээл мэдээж орд ингээл яг гоё мэдж байгаа юм шиг надад ч юм шиг харагдсан. Надад бол ингээд та одоо чинь аюулын мэдээж шалтгаанаас бол тийш гадаад чадаагүй тэ нэг жилийн хугацаанд хүнд өгчээсэн гэдэг чинь надад нэг юм асууж та ямар нэгэн байдлаар ингээд сэтгэл готролцож тийм үү тэрнээсээ болоод тэ өртөжсэн юм. Тэрийг одоо хэрэг өртөжсэн бол та яаж дааж туулсан байж. Эсвэл заавал сэтгэл готрол өртөөгүй ч байж болно л да. Тэгэхээр ер нь бол миний бодлоор ингээд номыг уншихлаа нэлийн хүнд цохилгон орсон юм байна гэсэн. Тэгэхээр яг нь энэ нэг тийм одоо том даваа гарч ирж байгаа л да. Энэ ном бичиж байхад. Яг л бидний амьдрал бол яг нэг баялаг байдаг. Ялангуяа энгийн бидний амьдрал бол
зовлон гарч ирэх тохиол, эрүүл мэндийн асуудал тохиол. Тэр нь одоо жишээлбэл Монгол баг нэг гэрүүлийн гишүүнтэй хавдартай гэх юм бол гэрүүл болно. Гэхдээ бид нэр ийм их зүйлийг ярьдаг. Ер нь хүмүүжил гэсэн тийм шүү дээ. Гэрүүлийн доторх муу зүйлээ битгий гадаг шиг юм. Тэгээ мууга бусдад харуулахгүй гэдэгтэй. Гэхдээ энэний буцаад яг таны хэлж байгаа сэтгэлийн бодол өөрийгөө үзэлч юмтай юунтэй шууд холбоотой гэдэг. Тэгэхээр надад ч гэсэн энэ номыг бичиж байхдаа миний амьдрал ч гэсэн зөндөө зүйл тохиолж байсан. Эрүүл мэндийн ч гэсэн асуудал тохиолж байсан. Гэхдээ энийг тэ ном дээр биччихгүй юу? Энэ бас одоо бас нэг том сонголтыг шаардлага гарч байгаа л да. Гэхдээ энэ номын гол агуулга нь юу вэ? Одоо ямар ч нэгэн фильтргүй би бүгдийг л зүгээр л бичгийг зарсан. Яг тэрийг таалагдах юм байж болно, таалагдахгүй юм байж болно. Хитрхи одоо нарийн одоо жишээлбэл одоо бас нуугас тооч гэдэг. Одоо эрүүл мэндийн асуудлыг бичих шалтгаан биш. Яасан ч юм уу, бүч юм уу янз бүр ярих баг. Гэхдээ яг тэгэхээр бидний бүгдэнд нь тохиолдог болж нэг тэр олон ном уншиж байгаа ч гэсэн залуучуудтай харьцаж байгаа ч гэсэн дандаа нэг өөр юм зүйлтэй. Гэхдээ хүмүүс их нуудаг сэдв ярих дургу тэгээ ярихаас имээдэг санаа зовдог. Тэгээд гэхдээ бидний амьдрал байдаг гэж байна. Тэгэхээр миний хувьд бол бичих зөв гэж бодсон. Эндээс хамгийн гол нь би яг үнэхээр энэ номыг бичснээр найрамдлын түүхээс илүү уншсан залуучууд болно. Миний түүхээр дамжуулж өөрийгөө харуулж асуулж байна. Яг гэх юм бол надад тохиолж байсан тэр зүйлүүд бүгдээ л бид бүхэн тохиолж байгаа. Тэгэхээр яг залуучууд болгон тохиолдож байгаа тэр том чаленж болох юм. Тэр одоо жишээ нэгэн сэтгэлийн бодлоо. Сэтгэл зүйн асуудал. Тэгэхээр тэрийг даван тулахад нь өөрийгөө талент харж байгаа юм шиг эндээс өөрийнхөө түүхийг олж харсаа гэж. Энэ нэг одоо бодол авах тэнтэй байна л да. Тэгэхээр тэр сэтгэл готор мэдээж тохиолдол байх тийм. Одоо жишээлбэл эрүүл мэндийн асуудал тохиолдоод одоо жоохон цэцэн шилааны хэмжээнд орж байгаа мэдээж амраг ялангуяа одоо өсвөр насны хүүхдэд тэгээд асуудалтай эрүүл мэндийн асуудалтай харахад ямар болох вэ гэж. Гэхдээ энэ зүйлийг даван туулах хэрэгтэй. Даван туулах гэдэг нь дандаа л өөртөө ажиллах хэрэгтэй гэж ярьж байна. Өөр дотоод хүнтэй яаж ажиллах вэ? Яаж буцаад энэ дээр ийм одоо концепт байна л да. Ингээд аль нь хайхаар ингээд доош орно шүү дээ. Тэгэхээр одоо англиар бол нөгөө fall up буюу дээшээ унтах концепт гэдэг. Сэтгэл зүйн төрөл. Тэр нэг зүйл гэхээр аливаа хүн сэтгэл зүйн том одоо цогц төрлөө. Эсвэл амьдралд бүд зүйл тохиолдлоо тийм. Хин нэг дотны хүн алдах ч юм уу, эсвэл эрүүл мэндийн асуудалтай болох ч юм уу тийм. Эсвэл үнэхээр ингээд 17-8 жил зүтгэжсэн зүйлийг бүтлгүүдлээ тийм. Тэгэхэд яг хүнд мэдээж сэтгэл зүйн цогцолдуулж хэрэгтэй. Тэгэхээр тэр болгон бид нар юу ч хийж чаддгүй дандаа уналт. Дандаа шуналт. Гэхдээ унсан ч гэсэн яагаад гэвэл дээшээ унж болохгүй гэж. Дээшээ унах гэсэн үг байхгүй. Тэгэхээр хүний амьдралд хэцүү зүйл тохиолдоход тэрийг эсэргээрнтэй өөрийнхөө нөгөө сэтгэлийн хац тавлах, хийхээтэй болох өөрийгөө боломж хүчрхжүүлэх, шалтгаан болгож ашиглах боломжгүй. Тэгэх юм бол ч унсан ч дээшээ унж болно гэсэн одоо концепт юм л. Тэгэхээр ер нь одоо бид нар ингээ ажиллах юм бол бидний амьдралд тохиолж байгаа хүнд зүйл болгоод чамаг эргээд гэж тэрийг анализ хийгээд эргээд одоо өнгөрснөө ухаад үзэх юм бол чамаг дандаа хатуучулж ясан тэ чиний амьдралыг магадгүй чиний амьдралд эргэлтийн цэг байсан үе мөчүүд байдаг. Тийм яг одоо жишээлбэл таны номыг уншиж байгаа миний хувьд бас нэг устдтай байсан. Сэтгэл байгуул яах вэ? Яаж л таны ном байсан хүн хэлсэн. Өөрөөр хэлсэн чинь зөв уншаад өгөх гэсэн. Тэгээд яг уншиж байхад надад онолт болгоно гэдэг бас боломж олгоод эргэлтийн цэг болгож ашиглах. Тэр ч удаа энэ подкаста бүр л өөрчлөлттэй боломж хэрэгтэй гэж хэлсэн. Тэгээд за дараагийн асуулт нь та нэг Америкт сурч байхдаа юу л яг олон улсын сургууль юм. Jack Waterford гэдэг үнтэй одоо ментор тэгээд багшны харилцаатай байсан. Тэрэн дээр яг нэг тэр хүний тухайд айхтар дэлгэрэнгүй хичээг байсан л дээ.
тэр хүмүүс та яг нэг хувийн талаас нь юу сонсч мэдсэн гэдэг. Тэр хүний Чингисхаан тухай асуудалтай биднээс нь та одоо монголчууд мэдгүй байж магадгүй ч гэдэг тийм болж нэгжсэн гэж байна. Мандэрэ тэгж ажилладаг. Тэгээд ажлын арга барил юм хүмүүс байдаг класстай. Тэгэл баг. Ер нь ардаа одоо аливаа хүнтэй амжилтаа иргэ харах ч юм уу эсвэл амжилтанд дандаа ганцаар байдаг юм л дээ. Дандаа хатан багийн ажилладаг. Магадгүй хүмүүс анзаардаг баг. Түүнсэндээ тэр талаар түүчилсэн. Ямар нэг амжилт байгаа хизээж ганцаар байдаг. Миний үжилсэн ялгаа л дээ. Тэгэхээр Jack Wakefield бол бас миний ардуусын том ментор гэдэг миний амжилт болох юм. Бас хэсэг байдаг. Тэр хүний надад өгсөн зөвлөгөөтэй тэр хүний надад өгсөн үнсээс улбалтаа болов гэж боддог л да. Тэгээд би Америкт McAllister College гэдэг бакалаврын сургуульд тэнцэж очичоод тэр сургуульд ингээд нэгдүгээр курсын оюутан болоо очиход та би ганцаар одоо Jack Wakefield тэр McAllister College-ийн антропологийн багш гэж таарсан. Ацтай тохиол яг үнэ хэлэхэд ацтай тохиол. Одоо тэр яг би 2004 онд элсэг нэгдүгээр курсын оюутан болоод орж байгаа. Jack Wakefield гэдэг Genghis Khan and Making of the Modern World гэдэг өнөөгийн шинжлэх үндэслэгч эзэн Чингисхаан гэдэг одоо New York Times-ийн шилдэг номын жагсаалтанд багтжсэн тэр алдартай бүтээлээр яг гаргацсан жил гэж таарсан л та. Тэгэхээр яг одоо кампус дотор одоо од болцсонгүй манай сургуулийн од профессор шүү дээ. Од багш. Тэгээд хүмүүс үлддэг хүмүүс очиж ном дээр тэр гаргаж зурлаад одоо зурсгийн байраар гэрүүлэхэд бэлгэлдэг тийм юм баггүй. Тэгээд би тэр сургуулийн анхны монгол оюутан болж тэнцэж орж ирсэн. Тэгэхээр мэдээж монголч одоо Монголын түүхийг судалдаг тийм мэдээж монгол маш ихтэй хүн байдаг хүн. Тэгэхээр анхны монгол оюутан ороод тэр хүн бол маш их баяртай одоо найрсаг хүлээж авч ирсэн. Тэгэл нэгдүгээр курсаас эхлүүлэл ер нь бол одоо хүртэл миний тийм одоо ментор надад зааж зөвлөж өгдөг. Тэр хүнээс би маш их юм сурч авсан л та. Тэгээд дээрэс нь бас одоо анхны монгол оюутан чинь одоо амжилтаа сурах хэрэгтэй гэсэн хүлээлтийг тэр хүн одоо маш өндөр хэмжээнд үсгэжсэн л та. Тэгэл тэрүүндээ хүрэхийн тулд бас маш их хичээжсэн. Өөрөө их тийм айгүй тийм найрсаг. Тэгэхээр айгүй тийм сайхан хүн байдаг. Тэгэл манай сургуулийн оюутан болгон тэр хүнийг ментор болгох гэсэн тийм. Заавал антрополог гэлтэхгүй янз бүрийн оюутнууд очиж одоо ментор болохыг хүсдэг. Тэгэл албан бусаар олон оюутнууд зөвлөдөг тийм багш байсан л та. Тэгэл би тэр хүний одоо антропологийн техникт бас номон дээр бас гарч байгаа тийм. Одоо оюутныхаа ажил болгож одоо кампусын ажил болгож дөрөв баг 3-4 цаг ажилладаг гэсэн л та. Тэр болгондоо тэр үнтэй уулзсан Монголын түүхийн талаар ярьж өгдөө. Тэгэл Америкт сурч байгаа мөртлөө одоо Монголын бас нэг түүх судлаач юм шиг л одоо тэр хүн надаа хичээл орж байгаа юм шиг л надаа маш их ярьж өгдөг гэсэн. Тэгэл надад улмал сонирхолтой болсон. Тэгээд сонирхолтой тэгээд Америкт очиж Монголын түүхийг илүү мэддэг. Босноо бас их үдэ бол. За та нэг McAllister College-д сурч байгаа Монголд ирээд ажилласан юм шүү дээ. Тийм. Тэгээд нөгөө Америкт боловсрол эзэмшээд тэнд бас тодорхой хэмжээнд ажиллажсэн. Тэгээд тийж буцаад ирсэн. Тэгээд Монголын бизнес яаж явж байна? Монгол бизнес ажлууд яаж явж байна? Мэдээж амар зөрүүтэй зарчим байна. Зөрүүтэйс. Энэ нь яг ямар санагдсан. Тэгээд яг нэг шууд бодтой болж байгаа монголчуудын асуудал ингэж яадаг тийм бизнес дээр ийм асуудал. Одоо жишээлбэл ямар нэгэн шийдвэр гаргахтай гэж байна. Нэг зүйлийг багаар шийдвэрлэхдээ гэдэг чинь. Тэр дээр нэг тийм ойлголтын зөрүү одоо соёлын зөрүү ч юм уу тэдний талаар ер нь байлгүй байх. Ер нь одоо жишээлбэл их сургуулиас эхэлнэ л дээ. Одоо жишээлбэл одоо McAllister College Harvard-д сурч байгаад тэгэл одоо Монголд сурч байгаа хоёрын хоорондын зөрүү. Тэгээд ялангуяа ажлын талбар дээр бол бас айгүй зөөгтэй. Тэр зөвхөн одоо Монгол гэлтэггүй ер нь үжиж байгаа орнууд ажилладаг зүйл гэж бодлоо л да. Тэгэхээр одоо corporate America гэдэг Америкийн одоо corporate соёл компаниудын компаниудын соёл гэсэн үг л дээ. Ажлын тэр хоёрын хооронд бол одоо ер нь бол айгүй том зөрүү ажиллагдсан. Америкт ингээд ажиллаж байхад компани ингээд ажиллаж байхад
би жижигхэн компанид ажиллаж бүр дэлхийн хамгийн том компани, том банкны нэгж ажиллаж үзлээ. Тэгэхэд тэр хүмүүсийн одоо соёл эсвэл ингээд ажилдаа хандж байгаа хандлага талаас нь нөгөө талаас бас ажилчдаасаа тэгээд авч байгаа зүйл аюу өндөр хэмжээтэй. Ер нь аливаа хийж байгаа ажилдаа одоо маш сэтгэлээс ханддаг. Тэгээд болтол нэг. Ер нь алдаа болтол. Алдаа гаргах ирэхгүй. Тэгээд хэдэн тэрбум долларын асуудал яг нэг алдаагаас нэг тийг арих гэх чинь хэдэн зуун сая доллар яриад шүү дээ. Тийм учраас алдаа гарах ирэхгүй. Маш олон хяналтаа, шаг хяналтаа гэж тийм шалгагдаж эцлэгдэж одоо харилцагч тэр бүтээл очдог жишээ тийм. Тэгээд дээрэс нь түрүүн та аль дурдлаа багаар ажиллах одоо хандлага гэх юм уу. Тийм. Жишээлбэл том банк тэр банкнд ажиллаж байхад бол одоо би гэж нэг ярьдаггүй дандаа бид гэсэн зүйл гэдэг тийм. Тэгэхээр би ганцаараа гэсэн ч хамаагүй мэйл дээр тэрийг бичиж явахдаа дандаа бид гэж одоо ярьдаг соёл. Хэрвээ тэр мэйл дотор би гэсэн үг болох бол тэр хүмүүс бүртэл ингээд нэг тийм бууж өгөхгүй ч юм уу сонгож гардаг. Тэгэхээр одоо амжилт гарсан ч алдаа гарсан ч тийм одоо бид гэсэн соёл гэдэг. Тэгэхээр тэр нь ч гэсэн одоо буцаад тэр шинэ хүн орж ирэх тэр соёлд нь амархан гэдэг уусч байгаа. Ер нь тэгэхээр соёлыг ингээд соёл гэдэг чинь өөрөө одоо хүмүүсийн хоорондын нийтлээс үүсэж байгаа нэг тэр хоорондын харилцааны нэг хэлбэр шүү дээ. Тэгэхээр ялангуяа соёл гэдэг талаас нь бол энэ бичигдээгүй дүрм баггүй. Компани бичигдсэн дүрмүүд бол ингээд компани ажиллагч байгаа юм тийм ингээд бичигдээгүй мөртлөө хүн болгонд дагдаг ёстой юм шиг явдаг. Тэр ингээд олон жилийн турш ингээд тогтоод бичигдээгүй хуулигдсан дүрмүүд чинь өөрөө компани соёл гэж байна л да. Тэр нь бол ингээд үнцгий тогтцсон байдаг. Тэр маш их энгийнээр ажиглагддаг. Тэгэхээр маш их хичээл хэрэгтэй болж байгаа. Ер нь тэгэл би компани болгонд орсон одоо компани болгонд өөрийгөө аюух голж ирсэн. Яг гэх юм бол дахиад бүр ингээд шин төвшөнд гарахгүй бол тэр хүмүүсээс буцрах болоо тийм. Тэр хүмүүсийн төвшөнд гарах хэрэгтэй болж таарч. Тэгэхээр очисон газар болгонд дандаа өөрийгөө олж ирсэн. Өөрийнхөө чадвартай одоо өөрийнхөө эзэмшсэн. Тэгэхээр байнга л одоо өөрийгөө сайжруулахыг одоо тэр нөхцлүүд тэр компанид одоо шаардж байна. Надад нэг юм сонирхолтой санагддаг. Одоо жишээлбэл би гэж ярьж шүү дээ. Монгол хэлэнд бас нэг юм сонирхолтой байна. Би гэх юм бол би ганцаараа ганц тооноор ярьж шүү дээ. Тэгээд бид нар олоолаа гэдэг ярихлаа бид нар гэдэг үг ашиглаад байгаа шүү дээ. Тэгээд бид нар олоолаа гэх юм бол илүү хүчтэй нар шиг гэрэлтийн байж гэдэг юм. Тийм үг монгол хэлний философи гэж надад гэж боддог. Яг би нар гэж хэлэхгүй мөртлөө бид нар гэж хэлдэг. Би нэг сонирхолтой санагдаж зүгээр л үгэн дээр утга тэгэхээр одоо энэ дээр баг үзэгч болох гэсэн ингээд анзаараас гэж бодож байна л да. Ер нь одоо өдөр жишээлбэл ингээд өөрийнхөө ярьж байгаа цэгээс үзэх юм бол хэдэн удаа би гэж хэлж чинь те хэдэн удаа бид нар гэж хэлж байгааг анзаараад үзэх юм бол баг тийм санагдана. Тийм. Та чигээр нэг одоо таны номыг уншихлаа ингээд ихэл нэг зорилготой байвал ингээд дандаа ингээд нэг өөрийнхөө хэмжээнд зөвхөн харчиж байгаа тийм. Тэгээд харсан олимпиадаас энэ сургуульд орчихсон юм дээр их сургуулиас гарснаа тийш явж байгаа юм. Дандаа ингэ зорилго мөрөөдлөж чинь нэг цэгээс нөгөө цэг өгч байгаа томрол бүх мөрөөдлөж чинь томорсон. Тэгээд тэрний хараас аюул шугой явах. Хамгийн бас гоё урам авсан. Дандаа тэрэнд хүрсэн байна. Тэгээд энэ надад их таалагдчихсан. Тэгээд нэг зорилго тавиад түүний хараас шагуу хөтлөж шүү дээ. Энийг та яг юунаас олж авах. Гэрүүлийн хүмүүжлэлтэй холбоотой байна. Энийг та хизээ өөртөө суулгасан. Мэдээж ер нь хардаа энэ дээр гарч байгаа бүх юм бас гэрүүлийн хүмүүжлэлтэй холбоотой. Аав ээжээс авсан одоо өөрөөсөө цэнэтэй. Бас аав ээжээс авсан бас хүлээлттэй. Тэгэхээр ялангуяа боловсролтой холбоотой тэр мөрөглүүд бол аав ээжээс бол баттай. Аав ээж маань одоо хариу нэхгүй хайр тус боловсролын төлөө бүхний зориулж байгаа тэр бүх зүйлээс одоо энэ мөрөглүүд дандаа бол баттай. Тэр үндэ хүрэх тэр эрт хүчж хүртэл тэр хүмүүс надад бүхний зориулаад одоо
Оны хийгээ болтол арилтлаа ажиллаж байгаа хийж тэ. Тэгээ бас өдөр болгон хасаа бүтэнсэнгүү үнцэл явж байгаа манай. Тэр болгоно надаа ингээд дараагийн мөрөдлөд тодорхойлох тэрнийхээ төлөө цэцэлтгүүд явахад хамгийн том дэм байдаг л дээ. Бид нар анзаардаггүй ч магадгүй. Нэг өөрөөр хэлбэл таныг одоо тэгж хүчтэй олон зоригтой тийшээ явах гэж мөрөдлөх хаанч тэр зүйл чинь хайр тавьдаг гэсэн үг юм. Тэр гэрүүлээ хайр, аавчаас ирж байгаа хайр тий. Энэ бүхэн маш их тийж болж байна. Тийм магадгүй бид нэр тэр мэдээж аавч болгох хүүхдэд хайртай байдаг шүү дээ. Гэхдээ тэрийг бид нэр өөрсдөө анзаарчсан илүү авч үлдэх юм бол тэр аавчаас ирж байгаа хайр чинь өөрөө чамд маш их тийм одоо урам тий маш их зориг тэгээд дээрэс нь одоо чиний хийж байгаа зүйлээ зөвтгөх ч юм дээ эсвэл ингээд цаашаа цойлж явах тэр их хэрчүүч байдаг. Тэрийг бид нэр илүү ингээд ухаж төгөж ойлгох тусмаа тэр нь тэндээс мэд маш их хэмцүүл ундарч гарч чаддаг байхгүй. Тэгэхээр дээрэс нь яг хардаа энэ бас дээрэс нь яг үнэхээр бодит амьдрал л та. Одоо зөвхөн хотод ингээд ирчээд надад туслах хүн байхгүй. Чи өөрөөдөө туслах бол чамд хинч туслах байхгүй. Тэгээд дээрэс нь одоо төр туслах юм болов уу гэлтэй. Тэгэхээр хин нэгнээс ингээд надад тусалчих юм болов ингээд өөрөө хүрээд ирчих юм болов гэдэг зүйл байхгүй байна гэдэг хатуу ойлгосон. Тэгэхээр тэр нь үхээр зөвхөн надаас л шалтгаалтай юм байна те. Надад хинч туслахгүй. Тэр тэгэл чи хичнээн онц сураад хичнээн мундаг сураад хичнээн буцлын хангаа засгийн газар чамд юм байна. Тэ яг л чи хин танил биш. Чам танил талах чи чиний аав чинь эсвэл гэж байна. Ээж чинь яамд ажилтдаг газрын дарга биш. Тэгэхээр чи өөрөө л чихгүй бол амьдрах туу юм байна гэдэг бас аюул сайн. Аюул тийм одоо ясмхан тагийн тултлаас айлгсан. Тэгэхээр яг нь тэр нь ингээд надад нэгсэндээ утрах шалтгаан гэхээс өөрийгөө хуцлах тоо шалтгаан одоо хөшүүр болсон. Тэгэхээр ерөөсөө нөгөө тэр нь магадгүй бидний өөрөөсөө заавал харах хэрэгтэй зүйл юм гэж бодож байна. Яг тэгэхээр хойдоо ингээд альва нэг зүйлд ч юм уу эсвэл мөрөөдлөд тодорхойлоод тэрний төлөө ингээд бүтлгүүтэй яваад ингээд хин нэг нь одоо жишээлбэлтэй ингээд болохгүй нь бүтэхгүй нь ихэд ингээд босч ирээд хамаагүй дахиад тэмцэх хэрэгтэй байна шүү дээ тийм. Тэгэхээр тэр шалтгааныг хаана гэдгээс бид нэр хайгаад байдаг байхгүй. Аав ичдэг ч юм уу, ээж ичдэг ч юм уу эсвэл хин нэгнээр тусалж байна. Эсвэл одоо мэдхгүй тийм ирээгүй тосд гомдооч. Гэхдээ ерөөсөө тэрийг л ингээд орчих хэрэгтэй. Тэрийг дандаа дотор сайх хэрэгтэй. Яа гэх юм бол өглөө болгон амар хүчсэн тийм босох дээр шалтгаан. Одоо өвдөг сүрдээд унах болгонд босох дээр шалтгаан чи өөрөө яасан. Хин нэгнээ сайх юм бол юм явахгүй. За, наад чинь бол айгуу юм гэж тэгээд дотроос би бас яг одоо жишээлбэл манай нэг тусламж дэмжлэгтэй ааваас ээжээс ах дүүнээс найз бүртээс эсвэл бас төр засгаас хэм болов боддог. Тэгтээ ер нь бол тэгсэн мөртөө өөрөө юу ч хийхгүй. Өөрөө өөрөөсөө тэгээд сүүлийн үед бол аягүй сайн хөрлөг. Бүх асуудал надад л би өөрөө хийсэн. Яг орчин нөхцөл эдгээр одоо өндөр хүчтэй орнууд ч тийм сайхан биш байгаа ч гэсэн би бол энэ төлөв өөрөө хийх хэрэгтэй. Надад өгсөн сайхан юм байна шүү дээ. Эрүүл мэнд. Тодорхой хэмжээнд хийж чаддаг зүйлүүд. Тэрийг авслаад олон цаашаа авслаа. Яг зөв бодсон. Монголоор нэг өдөр гадуур сууг гэдэг. Тэгээд яг ингээд уцаар яриад чинь удаагаар уулзсан гэсэн чинь муу алдахгүй байсан. Энийг болохоор манай бол яг өөрийнхөө төлөв зүтгэсэн зүтгэж зэлээс гэж харсан. Одоо уулздаг хаасан үсттэй. Тэр үед чинь яг нөгөө би хоёр давхар ажилтаа байлаа тийм. Тэгээд дээрээс нь нөгөө Америкт MBA apply хийгээд тийм. Өглөө бэлтгэлтэй. Чи надад шалгалтанд үлдэх хэвээр эсэнтэй бичих хэвээр маш их ажилтаа байсан. Тэгэл
яг 24 цагийг яаж одоо оновчтой тэрний бодит төртөг гаргаж ашиглах уу. Тэгээд тэр чинь бүгд хугацаатай учраас ерөөс тэмдэг бүх юм зориулдаг. Ажлаа хийж дуусчаал оройн ингээд бүх шалгалтандаа бэлддэг тийм. Тэгээд би баг яг нэг баг тэгээд яг заримдаа жоохон салгартан тийм дахиад буцаад орно гэж баг 2 жил гэж ажилласан. Тэр хоорондоо одоо найзтайгаа гарах ч юм уу тийм яг 5 оройн гараа шоудч тэр бүгдийг бэлж хэлсэн л та. Тэгээд нэг 3 удаа 4 удаа найзтай үгүй хэлснийг харуул намайг тоож залах гэж болчихсон. Тэгэл нэг удаа гамар санагдал тийм. Тэгэл ингээл утасныхаа нэг контактаар яваад 3 удаа яваад зааз надтай хүн бэ. Тэг өөртөө ч гомдох шиг нэг тиймэрхүү үе байсан. Тийм. Тэгэхээр ер нь альва юмд хийгээд одоо үр дүн гаргахыг үйл тиймэрхүү одоо золиос гаргахаас замбуул болж байгаа л да. Яг гэмэл чамд байгаа хугацаа чинь богдох учраас тийм. Тэгээд одоо чи өдөрт итгэл зүйл хийж чаддаг шүү дээ. Тийм. Тэгээ одоо яг хуу одоо бараг л тэгэл ажилтай холбоотой ч юм уу тийм найзууд өдөр хэлсэн байна да. Тэгээд ер нь баг амар завгүй л байх юм да. Хайрвалтын тухай асуусан. Үзэгчд уншигч өөрсдөө намаас олж уншаа гэж бодож байна. Хайрвалтын төсөлтийн байрны тухай асуусан. Нийтдээ зориулж шүлэг битсэн гэдэгс. Тэр шүлгээ санаж байвал уншиж боломжтой. Юу тэр яг төсөлтийн баярыг дандаа би аавч яриага ураад гимлийн баяр болгож тэмдэглэхэд үздэг юм л та. Яг бол тэр төсөлтийн баяр ганцхан миний баяр ба шүү дээ. Тэр төсөлтөнд хүрэхийн тулд хамгийн ажилласан аавч ярихгүй. Тийм учраас аавч яриага дандаа аавч үздэг. Тэгэл 11 Макалестер коллежийг төгсөж явахд бол манай ээж ирж байсан те. Ээж байл нэг төсөлтийн баярт очиж манай аав тухайд үргэлжлэн ажиллахаас ирж чадав. Тэгээд дараа нь Харвардад сураад төгсөд аавч ярьгаа тийм ихч гэрэлээр олуулаа гэсэн. Тэгэхэд надад айгуу гоё байсан л та. Тэгээд тэр баярыг бас ашиглаад гэрүүлийнхэнтэй ямар нэг юм хийх хүсдэг л та. Тэгээд тэр нь болохоор яг тэр шүлэг гэх юм уу эсвэл тийм зохиомж юм те. Тийм төсөл үүдээ. Тусч байгаа оюутнууд гэрүүлэндээ зориулж бичсэн тийм шүлгээр ч юм уу зохиомжоор ингээд үзэсгэлэн гаргадаг тийм. Тэгээд тэн дээр нь одоо миний тэр бичсэн 200 хүн багтааж бичсэн тэр нэг зохиомж тийм. Бодол таалагдсан байл үүдээ тэгээд яг төсөлтийн үеэр нүүр царай болоод миний зурагтаа гэдэг кампусаар эдгээр дэлгэцүүлэн дээр гараал тийм. Тэр нь айгуу гоё. Нэг талаас айгуу сюрприз гоё. Нөгөө талаас аавч хоёрт маань айгуу тийм гоё хүндлэлж таарсан. Тэр яг одоо тэр чинь нэг шүлэг гэдээ уусгахаас илүү тэр нөгөө зүгээр л 200 хүн дотор тийм одоо багтаач тэгээд аавч хоёрт зориулж бичсэн зүйл юм л та. Гэхдээ 200 хүн дотор багтаач тийм өнгөрсөн одоо ирээдүг нэг багтааж байна. Тэр их сэтгэлээс гарсан тэр өөрсдөө илэрхийлсэн хийх юм. Би шүлэгээ буруу ойлгочих. За яг ихнийх нь тэр шүлгээс улбаатай. Нэг англи хэл дээр нэг шүлгэрхүү одоо монголоор болоод яг л шүлгэл юм да. Тэгээд тэр нь ингээд цаашаа гараад цавтраад эсэ маягийн болж гарч ирсэн. За Wall Street-д анх очиж үзэхдээ бол мэдээ зүгээр танилцсан маягаар очсон байх юм шиг тахуулчихсан тийм. Тэгээд дараа нь бол за энэ дадлахчих маягаар дадлахчих чаавсан тийм. Бүрсүүлэлт нь бол ажиллахаар болсон тийм. Энэ хоёрын хооронд хугацаанд анх очиж зүгээр Wall Street-д танилцахад эднээс байсан. Дадлахчих чаавсан эднээс байсан. Тийм. Тэгээд ажиллахаар очиж 2000 бүр одоо 7 онд тийм би бакалавра хийж байхдаа манай эдийн засгийн ангийнхантай одоо манай багш 20 оюутан аваад Нью-Йорк руу яваад Wall Street-дээр ингээд манай төгсөгчтэй уулзуулаад тийм орой дэвж авалт хийгээд тэгж бид Wall Street-тэй танилцчихсан. Тэгээд Wall Street-ийн том хэдэн банк дээр очиж очоод Goldman Sachs, Bank of America тийм JP Morgan гэх том банкуд дээр очиж очоод нэг цаг одоо юу гэдгийг танилцаад тийм. За тэр үед бол би яг тэнд өөрийгөө хаймаар
одоо арах юмсан гэдэг тэр мөрөдөл тэндээс улбаатай тийм. Тэгээд олон жил хаяагүй мөрөдөлтэй нэг толгойн буландаа тэмдэлтэй жирхэд тэгээд тэр биел тухайд биелээгүй. Тэгээд тэрнээс ч хойш одоо яг цаг хугацааны үед 7-8 жилийн дараа биелжсэн мөрөдөл байна л да. 7 жилийн дараа биелжсэн. Тэгээд яг орхиоггүй мөрөдлөхгүй. Буцаад тэр мөрөдөл биелээгүй Монголд ирсэн ч гэсэн хаяагүй. Тэгэхээр тэндээ заавал өрхийдтэй ингээл дотор ингээл тэр мөрөдөл хизээж унтардаггүй нэг ингээл лаа юм даа ингээл хизээж унтардаггүй лаа биш үү. Тэрийг одоо унтрахгалтыг буцаад сэргийж хасаад мөрөдөлтэй биелэн биелэлтэй дотооддоо тэгэл хөрхий тэмцэл яваад байгаа юм л та тийм. Тэг яг биелсэн тийм 2008 онд коллежид төгсөхдөө биелээгүй тэгээд амрагууд хэцүү байсан л тийм. Тэгээд 2015 онд гэдэг чинь яг 7 жилийн дараа биелээ болж ирсэн. Тэгээд яг хардаа ингээд бидний мөрөөдөл ч юм уу ихтэй тэр бид гэж бодсон л та. Мөрөөдөл гэдэг заавал биелэх салбартай биш. Гэхдээ тэр хамгийн гол утга учир нь хараад үгээр чи мөрөөдөл гэдэг чинь хүрхцэг юм л нэг чинь би хэдэн жил мэдхгүй тийм. Гэхдээ би ийм хүн болмоор энэ цэгт очимоор гэдэг мөрөөддөг шүү дээ. Тэгэхээр яг тэр цэгтээ очих хийсэл тэр цэг хүрэх хооронд тийм унаж босч тэмцэж өөрийгөө өөрчилж явж байгаа тэр тэмцэл чинь өөрөө чамд хамгийн утга учиртай зүйл. Яг тэгэхээр тэр мөрөөдөлд хүрэх хийсэлүүдийг тэр хооронд явж байгаа адал явдал чинь чамайг ирээд байгаа гэдэг. Өөрөө ч танихаагүй болтол өөрчилж чаддаг тийм. Чамайг хатуулж болж тийм унаж бүтлгүүдийг чинь бүтлгүүдлийг давж тийм давааны цав гарч. Тэр хооронд ч амьдрал баян гэж маш олон тохиолдсон шүү дээ. Тэгэхээр тэр хооронд ингээд өөрийгөө бүтээж байгаа процесс, үйл явдал, адал явдал чинь ингээд чамд хамгийн үнцэнтэй зүйл. Тэр хооронд чи өөрийнхөө үнцнийг илүү ойлгох, өөрийгөө илүү ойлгож тодорхойлж байгаа зэрэг тэр хооронд ч магадгүй чинь мөрөөдөл ч гэсэн өөрчлөгдөх байх. Яг л хүн шинж чинь хүсэл зорилго байн өөрчлөгдөж байдаг. Тэр хооронд чи магадгүй чи илүү чистгэлээс өсчихсэн мөрөөдөл чинь чи тэрийг олж тогтоох байх. Хүн бодож байгаа чинь шал өөр зүйл гэж болно шүү дээ. Тэгэхээр энэ л өөрөө үнцэнтэй одоо амьдралын тийм одоо мөрөөдөөс авах хэрэгтэй зүйл юм. Тий тэр одоо мөрөөдөлтөд хүрхийн төлөө тэмцэж байгаа тэмцлээс авах зүйл нь ерөөсөө тэр ихгүй. Тэр нь хамгийн утга учиртай зүйл. За одоо нэг нэлээд орноор ажилласан гэдэг. Олон орноор ажилласан. Тэгэхээр нийт ер нь хэдэн орноор ажиллаж үзв те. Аяллаа журмаарч дээр ажил бизнесийн хуваалцч дээр хэдэн орноор явж үзв. Орж үзсэн бол тоон зүгээр наа. Тэгээд тухайн аялал те тухайн орноос та юуг өөртөө эсвэл толгойд очиж юуг олж авах гэсэн. Эсвэл амьдралтай ч юм уу те. Эсвэл орсон чинь юуг хадгалах те. Наад чинь бас миний нэг одоо хобби гэх юм уу миний одоо насаараа тэр хийж үзхийг хүсдэг бас тэрүүдээ нэг ач холбогдол үзүүлдэг нэг л дээ. Тэгээд би нэг app байт юм аа. Тэгээд одоо сүүлийн үед нэг app нэгийг бодож баг хааж. Тэр нь болохоор би очсон улс орноо тэмдэглэждэг тийм дэлхийн газрын зам дээр тэмдэглээд очсон орн бол орн бүтээл хотуулахад тэмдэглэждэг. Тэгээд тэр нь ингээд нийтдээ дэлхийн нийт газар нутгийн тэдний очсон байх тэдний хот тэдний улсад очсон байх. Одоо би санаж байгаагаар бол жоохон зөрж магадгүй гэж хэлж байна. 40 орны 120 гаруй хотод засч үзсэн байдаг юм шиг. Харин тэндээ бас нэг ач холбогдол өгсөн. Тэгээд би Австралид нөгөө ажиллаа өгчөөд те Монгол руу буцахаас өмнө нөгөө бас жоохон аялжгаад очие гэдэг. Бараг 6 сар хагас жил одоо үр хүчтэй аялж ярьдаг шүү дээ. Монгол руу бүх юм контейнерээр явуулчаад зөвхөн нэг үр хүчтэй тэр нэг 16 кг. 16 кг цонхтой үрэл аялсан. Миний аялж үзхийг яг мөрөөддөг гэсэн тэр очиж үзээгүй тэр Өмнөд Америк байсан. Өмнөд Америкээр одоо хөндлөн болт 4-5 сар аялсан. Яг л нөгөө 16 кг ачаа үрэл тэгэл Өмнөд Америкээр нэлээд олон орн байсан л да. Панама, Коста Рика, Австрали, Бразил, Аргентин, Перу ингээд Өмнөд Америкийг тоогч явуулна. Тэгэхээр ер нь
аялахад надад аюу гоё гэдэг. Энэ ингээд нэг аялах нөгөө нисч очиол те ингээд зоч дуулалт буугаал те тийм аялал биш шүү дээ чинь те. Яг бодит ингээд яг цэнхөө өрөөл яг олон одоо ард түмний амьдралд хүн шингэж ороод те утамчны хоол идэх те зүгээр нэг өдрийн нэг те 20 мянган хостел хийж ирдэг. Хостел очиж болох. Тэнд чинь дандаа яг над шиг өрөвчөөр ажиллаж олон улсын Германаас ч юм уу Австралиас ч юм уу те эсвэл Америкаас ажиллаж байгаа хүүхдүүд байдаг. Тэгээд тэднэртэй хамтдаа танилцал, хамтдаа аяллаа маршрутаа гаргаад те зүгээр нэг өдөр найзлал тэгэл хамтдаа аялал авчдаг. Ийм аяллахгүй. Тэгэхээр ер нь аялж байгаа газар болохноос нэг суралцж байгаа зүйл нь яг хөө тэр чинь энгийн амьдрал руу орж иж тэр аялал нь илүү сонирхолтой болдог л та. Тэрнээс шиг нөгөө аялагчд болгон очиж үздэг нэг тийм одоо жишээлбэл Монгол Улаанбаатар тэрлээ гэдэг нэг заавал нэг тийм одоо гандан гэрчлэг хийдэг байгаа л тийм эсвэл нэг одоо нэг зоч дуудлын эсвэл тэрний хоолой гэдэг тийм биш. Эсвэл нэг аялын хөтөлбөр явчих. Тийм өөрөөсөө биш. Болж байгаа нэг хүн нэг сонирхож очдог зүгээр л энгийн амьдрал руу орж үзэх гэсэн аялал. Тийм болохоор ингээл одоо жишээлбэл ингээл одоо Аргентин гэж байна тийм Буэнос Айрес хотод очиход зүгээр тийм хотод ингээд алхаж байгаа л нэг тийм Аргентин залуучуудаа танилцаад тэднэртэйгээ хамтдаа тэр өдрийг өнгөрөөл тэд нар хоёрдод болтой сургууль дээр нь очиж хамтдаа үзэл хичээл дээр нь холгаагаар орж сууж үзэл мэдчлэн ийм одоо нөгөө аялах дуртай. Тэгжээч нөгөө тухайн улсын яг энгийн амьдрал, энгийн яг өдөр тутмын амьдрал руу орж үздэг. Ер нь тэгээд аяллаас одоо бодоод хахад тэрнээс үлдсэн зүйл нэг юм одоо ер нь баг өөрийгөө илүү олж нэг процесс болж таарч байгаа. Олон соёлд очоод уусаад ингээд төсөв тусам чи ингээд өөрийгөө олон талаар ингээд сорж үзэж байгаа тийм. Тэр нь айгүй магадгүй надад тэр үлдсэн нэг гоё турсамжаа. Ер нь миний номоо уншсан. Тэгээд тантай нэг номоорч холбогдсон танил болсон гэж байна шүү дээ. Тэгээд танил болсон ингээд нэг өдөр машинтай байсан чи яг нэг надад тэрний амны болцоо хаашаа урагшаа гэдэг юм шингэлээр байцсан чи та яваа явж байгаа. Энэ хүн явж штэ нөгөө ч юм уу энэ дооцож болох юм байна гэдэг итгэлээ хэд үрчсэн. Тэгээд би маргааш нөгөөдөр нь шууд энэ бичиж холбогдоо тий. Тэгээд энэ ихтэй амар фан. Энэ нөгөө манай нөгөө подкаст биш үү? Тэгээд 7 жил ингээд сонсцсон зөндөө хөвгттэй байхгүй. Тэгээд нөгөө 7 жил миний хоолойд ингээд тий одоо сонсоод хахад бүр ингэ тасал болцсон гэдэг баг ойрынхонтэй бүр хамгийн сайн найз юм шиг үлдчихдэг гинэ. Тэгээд ингээд би нэг удаа баарн сууж тэгэл найзтай суужсэн байхгүй. Тэгсэн чинь баажуулаа шиг нэг танихгүй би уурч байна гэх. Илгэрсэн чинь юу та нөгөө анлокийн наг юм уу гинэ. Тэгсэн чинь мөнгө гэсэн чинь би таны гэхдээ зүсээ чи мэдхгүй л те. Гэхдээ хоолой өстэй яг мөнгө байна. Би 7 жил сонссон болохоор яг хоолой гарч шүү. Тэнэ дээр нэг. Яг тэгэл ахтай олон жил сонсч байна. За одоо Австрали албан тушаалтай ажиллаад хийсэн. Надад бас гой санагдсан. Тэгээд би мэдсэн сурсан зүйлээ зөвхөн өөрийнхөө төлөө, өөрийнхөө бизнес ч гэдэг нь өөрийнхөө амьдралыг өөрчлөлтөө бас төрлөө орж байгаа надад бол нэг бүгний амбиц нь агай гой том амбиц нэмэр. Бас л нөгөө мөрөөдлүүд нь ингээл томрол өсөл зорилгууд нь олон томорч ирснийг бас нэг дараагийн шатны ус төр юм гэж би харсан. Тэгээд мэдээж би бол ингэж боддог ус юу сайн ирээдүйг, сайхан ирээдүйг бий болохын тулд ямар нэгэн байдлаар өөр хэцүү орчинд ажиллах чадвартай бол төлөв авах хэрэгтэй гэж боддог. Зөвхөн бизнесээр нэг ч гэдэг эсвэл олон нийтийн байгууллагаараа сайн зүйл бүтээж чадварс тэр өөрөө явах хэрэгтэй гэж боддог. Тэнийг бол би орсон дээр дэмжиж байгаа талаас. Тэгээд уулуурхаан биржийн тухай болсон гэсэн. Манай нэг найз өнгийн биржид ажилладаг байсан. Тэгээд нүүрсний бодлолт ярьжсэн. Тэгээд хөрөнгийн бирж нүүрсний бодлолт хийснээс бодлолтын хэмжээтэй өссөн ч гэдэг. Тийм нэг цөм өсөд нэгдсэн хоёрт хөрөнгийн биржийн өөрийнх нь хувьцаа бас нэг ашигтай болж байсан. Тийм. Чи арай мөнгөтэй хатчихсан хөрөнгийн бирж хувьцаа одоо зүгтжсэн. Зөв сайн зөвлөгөө. Тэр яг аюу сайн зөвлөгөө. Тэгсэн чинь яг энэний цаанаас таас дахиад ажилласан гэсэн энэ үйл тээ. Энэний талаар тийм. Энэ
Энэ хууль аягүй сонд төгтөлтэй. Яг одоо бид нэг нүүрсний хулгай гэх юм юу ойлгосон гэсэн чинь амар их баялагтай байна тийм. Гэсэн чинь тэр баялагаас зөндөө орлого олдог. Тэгэл тэрний ясман дээр тэгэл яг л нөгөө жишрээ доортой эсвэл хэсэг хүмүүс дандаа хулгай гэж ирж шүү дээ. Хулгайгаар л туугацсан байгаа байхгүй. Тэгэхээр гэтэл гаргалгаа бий гаргалгаа нь амар ойлгомжтой гаргалгаа байдаг байхгүй. Тэр чинь хувьцаа чинь ялгаагүй шүү дээ. Өргөн бишээр ажиллах гэдэг чинь хүнээс хамаарахгүйгээр тийм. Хамгийн одоо нөгөө ил тод хүмүүсийн нүдний өмнө тэгээд шууд автоматар тийм хамгийн өдөр нь сануулгасан автоматар авчдаг систем шүү дээ. Тэгэхээр нөгөө тэрийг яг уулуурхаа тэр баялаг дээр л бас хийчих хэрэгтэй байхгүй. Нүүрсэн ч гэсэн ялгаагүй, зэгсэн ч гэсэн ялгаагүй тийм. Хин нэгэн дарга тийм ингээл дуртай л тийм. За би ч юм яг хийж гэдэг юм стритийг тохироо. Эсвэл нэг тэр тоон болгоноос $1 цавчаа гэдэг ил байж. Тэр чинь бүх юм тиймээс гарч байгаа. Тэрийг зохицуулж идэх боломж байна. Байсан уу байсан. Бүр 8 жил энэ үйл явуулчихсан байхгүй. Гэхдээ яг стрийн зориг гаргаад ч юм уу стрийн дээр тохирол бүрдэхгүй. Тэрийг явуулахгүй гэсэн бол маш их шүү дээ. Мэдээж шүү дээ. Дандаа нэг ярьсан болохгүй. Тэгээд энэ хуулийг яг үнэхээр тэр явуулсан тэр одоо гол хүмүүсийн юм бол залуучууд байхгүй. Яасан гэхээр 5 хүн санаж байгаа нөгөө Скотын төлбөр дээр нэг 27 оног залуучууд гарч ирсэн шүү дээ. Яг тэр үеэр энэ хууль явсан байхгүй. Залуучуудын маш их шаардлага гарч байгаа хулгай эсрэгтэй ажиллаа хий. Тэр хулгайтай тэмцтэй хариуцлага тооц шийдэл ол гэдэг. Залуучуудын одоо тэр бүрс амар хүйтэн тэ тасах 40 градусанд 27 өдөр тэг гараалан чагслаа шүү дээ. Тэгээ яг тэр үед шийдэл байж тээ энэ уулын хотод бирж идэх бол. Тэр нөгөө 8 жил гацчихсан одоо хуультай манай яамнаас сэтгүүлээлсэн. Тэгсэн чинь 2 орны дотор батлагдчихж байгаа. Тэр үед ингээд яг би өөрөө бариад төсөв хөлтөөр орж ирсэн л та. Тэг яг хариулын давуу дээр суугаад гэтэл тэн дээр яг үнэлгээ сөрөг ирсэн нэг ч хүн байгаагүй. Яг тийм бол камер дээр сөрөг яригдсан гот атаж агсж байгаа залуучууд тий хулгай чаддаг тий. Тэгэхээр би яг үнэлгээ дээр жагсдсан залуучууд дотор би ямар их баярлж ирсэн гэж. Яг тэр залуучууд энэ хуулиудаа ингээд маш их хүч өгсөн байхгүй тийм. Тэр үед бол тухайн ерөнхийдөө ажилласан тийм наад бол заавал явуул гэх. Тэр яг нэг төсөөлийн тарж гисэн юм үлийг ихч надад авч байгаа тийм. Яг тэр залуучдын нэг юм бол баталж гисэн. Тэгэж баталж байхдаа энэ хуулиас ийм үр дүн гарах гэж яг үнэлгээд хинч тэгж төсөөлөг баг. Тэгэхээр тэр зогсчихсан бүх залуучуудын жагсны одоо үр дүн болох харсан гэж. Тийм. Ерөөсөө тэр жагсан залуучуудын тэр одоо жагсаалаас дарсан хамгийн том үр дүнгийн нэг бол энэ яах мөн гэхгүй. Тэгээ энэ хууль ганцхан жилийн дотор батлагдаад 7 их найдын гүйлгээ тийм одоо энэ биржээр хийгдсэн байна. Ганцхан жилийн дотор. Тэгэхээр чи нөгөө хөрөнгийн биржээр арилжаалагдах хувьцаанаас тийм илүү том гүйлгээ энэ бол компьютерээр 1 жилийн дотор хийгдсэн байхгүй. Тэгэхээр ямар их боломж потенциал байсан юм бэ тийм. Тэрээд ингээд тэр одоо яг юм явж байгаа том хулгайтай хийж байгаа тэмцэл гэж чинь ерөөсөө энэ л ахгүй шийдэл байхгүй та биш ээ. Тэг шийдэл бай. Гэхдээ иймэрхүү зүйлийг явуулахын тулд биш үү? Энэ болохгүй бүтггүй гаргаж ирэхээс гарцгүй байхгүй. Тэгэхээр яг ийм уулуурхайн бүтээгдэхүүний бирж тэгээд ийм том өөрчлөлтүүд тэр одоо өөрчлөлтүүд хийх боломжтой байгаа байхгүй. Ерөөсөө трос төрлөө орсон гэж ерөөсөө ийм л байхгүй. Ийм том өөрчлөлтүүд хийх боломж шийдэл байна. Тэрийг заавал хийх. Хэрвээ хийж чадах юм бол энэ нь одоо таны амьдрал гэсэн миний амьдрал гэсэн миний аав ээж тийм тэр одоо ховдод амьдарч байгаа тэр болгонд амьдарч байгаа хүмүүсийн амьдралд шууд нөлөөлөх байхгүй. Тэгэхээр энэ л өөрөө хамгийн том зүйл. Бас хайруулын тусгай зөвшөөрлийг цахим болгож байгаа. Тийм. Бас атлын хөдөлтөө байна чи. Хайруулын тусгай зөвшөөрөл цахим болгох нь чи бөөн тэнцэлтэй болох ч хардаа энэ дээр өөрчлөлт болгон дээр амар том. Ялангуяа тэр нь аюу том өөрчлөлт тийм том дэвшилттэй өөрчлөлт бол маш их тэнцэлтэй болох юм. Яг тэгэхээр яг үнэхээр энэ 30 жил явж ирсэн систем дотор тэр өөрчлөлтийг хийхгүйгээр гал байлгаад ч юм уу тийм ширээн дугаар байлгаснараа нэг шинж хэмжирдэг ингээд бүр ингээд систем тогтцсон байдаг. Тэр системийг гаргуулад өөрчлөх гэдэг юм гоо тэр систем тэр чигээр эсрэг чиний амьсгал ажилтдаг юм байна. Тэгээд хайрлын цаас зөвшөөрөл олвол чинь одоо хамгийн их айлгуулт хийсэн одоо тод жишээгээр одоо гадаадын бүх том нөгөө зөвлөхөч юм тийм институт бүгд наадах чинь Монголын муу жишээг тооцдог. Тэгэхээр энийг цахим болгох шийдэл нь бол маш ойлгомжтой байгаа шиг
Зүгээр энгийн байгаа цахим болох шийдэл байхгүй шинээр энгийн шаардлага. Хөрөнгө зарах шаардлага. Хөрөнгө зарах шаардлага байсан байхгүй. Гэхдээ хийх сонирхол байдаггүй. Хийхийг эсэргүүцдэг. Тэгээ бүр сквадрын талбай дээр малчид авчирч хүртэл чагсааж байлаа шүү дээ. Малчид авчирч чагсаагаад тэр нөгөө сэтгүүлч отох юм нэрэл ингээл попро болтой. Маш олон тэмцэлтэй. Тэгэл миний сошиал руу ингээд миний Instagram, Facebook хайгууд руу тий ахын талын тэгэл ингэж хүмүүсийн амьдралыг ингэж дөрөвдүүлж ингэж өөрчлөх чинь Монгол улсыг аваачаад ингээд тий одоо хайгуулын сошиал болгоод тараалаа гэж зохион байгуулалтаар маш их юм хийдэг. Тэр тэгэл ингээд бүр ийм байдаг юм байлаа. Миний утас руу ингээд 10 минут болгонд ингээд янз бүрийн ингээд дугаараас дуудлаа шүү дээ. Тэгээд 3 өдөр дараалаад ингээд өглөө босоод ингээд уцаарангууд 78 missed call тий. За бодлого гэж ирдэг. Тэгэл тэр уцаангууд дарамталдаг. Тэгээд бүр тийм үйлчлэгээ өгч байдаг юм шиг. Тийм их дарамтууд ирдэг юм байл. Тэгэхээр гэхдээ тэр дарамтаас найраад ч юм уу ухраад ингээд тэр үйлчлэгээ хийхгүй. Тэгээд өнөөдөр тэр цахим болцсон. Тэр журмыг батлалцсан. Тэгээд одоо тэр нөгөө гомд янз бүрийн гомдол үүдсэн гомдлууд нь ч ингээд байхгүй болцсон тийм. Ингээд шийдлүүд байгаа хгүй. Энгийн шийдлүүд хангалттай байгаа. Шийдэлтээр ерөөсөө санаа зовлтгүй. Зүгээр тэрийг ингээд хүчээр тэг хүч түрээд одоо зоригтойгоор тэрийг ингээд хийх тэр эр зоригтэй тэр л хамгийн чухал. Тэр нь одоо тэр одоо хүч гэх юм уу те тэр юуны хүч хэрэгтэй гэвэл ерөөсөө олон нийтийн тэг хүч хэрэгтэй билээ л дээ. Тэр өстрийн зориг гаргаж байгаа хүмүүс тэр олон нийтийн хүч орох юм бол тэр нөгөө дийлдэшүүд өгч байна те. Тэр олон нийтийн хүчийг яаж авах юм бол тэрийг хөндөөлж байгаа ч юм уу нэг хэлэх гэсэн байхгүй. Би нөгөө таныг ярьслахад өгч байгаа гэх юм нээцтэй ярьжсэн байхгүй. Тэгсэн чинь оо наад тавчаад одоо өстөрд орцсон бодлогдсон тийм. Би ярьсан байхгүй. Надад бол санагдав. Тэгээд намын даалгавар ямар нэгэн бодлогдсон тийм тохиолдол байна уу гэж асууж байхгүй шүү дээ. Тэгэхээр мэдээч ингээд санаа зөрж байгаа юм байна тийм. Тэгэхээр тэрийг зоригтой гаргаж ирэл тавих хэрэгтэй тийм. Одоо шийдэл болсон зүйлээс ингээд асуудал ярилт юм шиг байна шүү дээ. Яг тийм бол тэрийг одоо тэр ялцрлуу, систем ялцрлуу муу энэ дотор бол 6-7 сайдаар оролцсон хууль бусдыг хийсэн ийм том зүйл байхгүй. Тэгээ одоо том ёс бус нэгсэд болоо шүү дээ. 360 тэрбум татвар төлөгчдөг. Гэхдээ энийг гаргаж ирэхээр яг үнэхээр бүүн одоо намынхаа тэгээ одоо үеийн сайтаас болол бүүн хүмүүсийг гомдоо тэ бүүн тэр манай намаас одоо авцсан хүмүүсийг эсрэг ажиллах болно. Гэхдээ энийг гаргаж ирэх ёстой юм. Тэгэхээр үнэхээр л зөв зүйл хийхэд тэ хартаа цаг хугацаанд байдаг. Зөв зүйл хийхэд цаг хугацаанд хийж байдаг. Харин буруу зүйл хийхэд зөв цаг хугацаа гэж хийж байдаг. Энэ өөрийн чинь итгэл үнэмшил энэ намын ч гэсэн дэмжигч гişүүд те энэ үзэл үнэт зүйл нь агаар нэг бол хийх л ёстой. Намд дотор хэрвээ одоо янз бүрийн буруу зүйл хийсэн байсан ч гэсэн энийг гаргаж ирээд завх нь бол зүүнээс нэг хэрэг шүү дээ. Тийм болохоор энэ хичнээн олон зэвлэл хүлээх одоо намын эсрэгч юм шиг намын төвдөд эсрэгч юм шиг гэж болж яг өндөрлөд бодод зүйл төрөө яг гадаа гэж хэлсэн нэг том бас хэлбэр шүү дээ. Тийм болохоор одоо жишээлбэл би одоо Монгол Хотын намд хүрснээр одоо нарийн чинь намд болсноор тийм үнэ зүйл бодлогдсон ч юм уу тийм байхгүй. Тийм байхгүйгээр явж болно шүү дээ. Тийм тэрийг болно гэж бусдад бас харуулах ёстой. Тэгжээж бас бусад хүмүүсийн итгэл үнэмшил гэсэн төрлийн үстэй. Тэгэхээр өөрийнхөө итгэл үнэмшил энэ яг намд байх ёстой зарчмын дагуу одоо галтаа ч хамаагүй тий одоо цогтоо ч хамаагүй устдаа ч хамаагүй тэр бүх зүйлийг хийх л ёстой. Тэгээ энэ бол өөр миний үнэт зүйл итгэл үнэмшил байхгүй. Тэгэхээр өөрийнхөө итгэл үнэмшил үзэлбэр хизээж хазаахгүй. Та бол хууль санаач чинь хуулийн дээр чинь хуулийг өөрчлөөд одоо жишээлбэл ашиглах лицензийн тухай болж байна. Бюджет тухай болж байна. Хуулиуд дээр ажиллаж байна. Хуулийн дээр ажилласнаа яаж бидний сайн зүйл ирэх боломжтой. Тэр талаар бас жоохон хүмүүст ойлгох. Тэгэхгүй болохоор миний харж байгаа улс төрч гэдэг юм уу одоо манайхны одоо дийлэх одоо биднээс дээш үеийнхний ойлголт бол
Хөрлийн гишүүн манай гэрийн гадаах ховыг манай гэрийн гадаах асуудлыг шийдэж өгөх ёстой юм шиг хараад байдаг байна. Тэр биш арай өөр зүйлүүд юм байна. Класс. Маш энгийн. Тийм. Харин ер нь ингээд улс төрч гэж шүү дээ, тийм. Улс төрч гэдэг тэрний үг гэхээр бид нэр үнэхээр болдог болно шүү дээ. 3.5 сая хэвлээ. Ингээд санал угаагаал тэг асуудлуудаа тийм. Мөнгөний асуудал ч юм янз бүрийн төсвийн асуудал ч юм шийдчихээр байхгүй. Гэхдээ тэр амьдрал дээр мэдээж боломжгүй шүү дээ. Тэгэхээр тийм боломжгүй учраас нэг одоо хэсэг бүлэг газар болохын төлөөллөөс хүмүүсээ сонгоод тэр хүмүүс нь очоод бидний өмнөөс тийм одоо очоод биднэрт хэрэгтэй шийдвэрийг гаргаач гэж сонгож явуулж байгаа хэлбэр байхгүй. Гэтэл асуудал юун дээр үүсдэг гэхээр нөгөө олон нийтийг тийм олон нийтээс санал аваад тийм сонгогдоод за бидний асуудлыг бидний одоо ашиг сонирхлын төлөө ачлаад өгч гэсэн хүмүүс нь ирээд яадаг вэ гэхээр өөрийнхөө ашиг сонирхлыг төлөө ачлчихдаг. Тэр хоёрын зөрчилдөд тэгэхээр өөрийнхөө ашиг сонирхлыг нэгдүгээр тавьдаг гэж. Тэгэхээр тэрүүн дээр л хамаг асуудал үүсэж байгаа. Тэгэхээр нэгсэндээ бусдын эрх ашигын төлөө ажиллана гэж бол өөрийн эрх ашигаас өмнө тавьж ажиллах, ажиллах, итгэл өмчлөлтэй ажиллах, үнэт зүйлтэй. Тэр хүмүүсийг тэр хүмүүс л болно төлөвлөх ёстой бол таа. Тэгэхээр тэр хийж байгаа зүйлүүд нь гэх юм бол одоо хууль ч юм уу те одоо айгу хууль гэж яриад байгаа. Гэхдээ энэ бол зөвхөн нөгөө бид нэр ингээд амьдрахад те зөв дүрмийг те ингээд зохицуултыг хийгээд өгч хэлж байгаа хэлбэр шүү дээ. Хуулиар хоригдж байгаа, хуулиар одоо нээж байгаа зүйл чинь бидний амьдралд одоо гарч байгаа асуудлуудыг тийм шийдлийг гэж өнөөдөр дүрмийг нь зохиож болох хэлбэр шүү дээ. Таны номд ажиллагааны тухай хэсэг яригдсан, бичигдсэн шүү дээ. Энэ сургуулийн ярьслан дээр тийм тухай ярьсан шээ. Тэр хэсгийг унших надад нэг юм гоё ойлгогдсон. Энэ хүний үнцэн үнэт зүйл нь юм байна. Тийм учраас манай мэдээлэл ажиллахгүй байх. Тэр хүчтэй нэг гоё хайр төрсөн. Тэр бол үзэгчд бол манаас олж уншаад гэж хэлсэн. Төсөлт нь одоо энэ мастрын мастрын хаалттай өсгөх нэрүүлжүүлэх тэр чинь хуулийн засаглалыг нэрүүлжүүлэх өсгөх хөгжүүлэх том хөгжлийн бодлого хэмжээний ажил гэж үсэж байгаа. Одоо сар орж байгаа юм. Цагчтай уулзсан их цаахан ялсан манай маш их таалагдсан. Подкаст хийж байна. За баярлалаа гэдэг. Сайхан ихэнх талан ярилцах боломж олсон. За номомоос цаа үсэ. Нэг юм мартчих жаа. Миний хувьд бол нэг 3 жилийн өмнөөс нэг хобби таасан. Тэр нь бол мод тарих. Тэгээд ном бичих, мод тарих, хүүхдтэй болох гэх нэг 3 юм хүн бол хийхстэй гэдэг. Тийм болохоор би өөрийнхөө тарьдаг модныхаа үрийг танд биелүүлээ. Та тэгээд бас мод тарьяарай. За баярлалаа.